хөрөнгөний зах зээл унж байна. Ажлын байрууд алга болж байна. Тэгээд хэдүүлээ дэлхийн 3 дугаар дайн руу эргэж байна. Тэгээд бид нар юутай бэ гэх юм бол дэлхийн хамгийн хоёр мэдрэл муутай малаалагчтай, өдөртөгчтэй, ерөнхийлөгчтэй. За энэ пост хизээний пост юм бэ гэх юм бол 24 оны 8 сарын пост. Окей, Трамп өөрөө бичсэн юм. Окей, за тэгээ ингээд дүгнээд харцгаая. Яагаад вэ гэх юм бол би зах зээлийн апдейт, тэгээ өнөөдрийн видео хоёулаа уялдаатай ерөнхийдөө яг нэг адилхан сэдв учраас энийг хамт ярихаа шийдсэн. За хөрөнгөний зах зээл унж ийн одоо хувьцаанууд. Ажлын байрууд алга болж байгаа. Дэлхийн 3 дугаар дайн ерөнхийдөө айлд энэ эхэлсэн байх шиг байна. Би ерөнхийдөө нэг юм бас хэлж ирсэн. Зарим хүмүүс нь эдгээр атаа яасан юм. Чөл хотлаа модлаа ингээл. За, this is not good. Энэ бол мөн. Тэгээд саяхан цагаан ордон дотор бас хин ирсэн юм бэ гэвэл Санаи Такаичи. Японы ерөнхий сайд. За, сонсъё. Let me pick a beautiful person from Japan. A question for the Prime Minister. Go ahead. Yeah. Oh, he doesn't believe he's beautiful. За би нэг маш царайлаг Япон хүнээс нэг асуулт авъя. He's sounding shy. Go ahead, please. Of course, no, Japan and US are very good friends. But one question: why didn't you tell US allies in Europe and Asia, like Japan, about the war before attacking Iran? So. За Америк, Япон хоёулаа айгуу зузаан, тийм ээ. Хамтрагч найз түнш. Тэгээд энэ дайн эхэлсэн. Тэгээд та яагаад найзуудтай биднэрт урьдчилаад мэдээлэл өгдөг юм бэ? Яагаад ийм surprise болгосон юм бэ? We are very confused about we Japanese citizens. Бид нар ер нь бол жоохон гайхаж байна тий. Тэгээд та тайлбар өгч болох уу? One thing you don't want to signal too much, you know, when we went in very hard and we didn't tell anybody about it because тэгээд бид нар ингээд хин нэг бөмбөгдөөд эхлэх юм бол урьдчилаад нэг хэлмээргүй байна. Тэ энэ бол нууц байх ёстой. Тэгээд бид нар ингээд шууд дайраад орсон амар хүнд хүчтэй бөмбөгцөө. We wanted surprise. Who knows better about surprise than Japan? За тэгээд тэ Японоос өөр улс сюрпризийн тухай тэ мэддэг орн байгаа юм уу? Donald Trump юу яриад байна гэх юм бол Pearl Harbor яриад байгаа байхгүй юу? Дэлхийн 2 дугаар дайн хин ихлүүлсэн юм бэ? Одоо Америк дайн зарлаад тэрний дараа нэг хэдэн 30 минутын дараа Pearl Harbor-ыг бөмбөгдсөн байхгүй юу? За тэгээд тэр сюрпризийг Donald Trump ингээ ярьж байгаа бүр амар. За одоо Санаи Такаичигийн нүрийг хараарай заяа. Hey, why didn't you tell me about Pearl Harbor? Ягаад биднэрт Pearl Harbor-ын тухай хэлээгүй юм бэ? Ягаад мэдээлэл хуваалцаагүй юм бэ? Такаичи-сан. Nani? Okay. Oh my god. Oh, cringe. Right? Oh no. Marco Rubio-гийн нүрийг харах юмсан. JD Vance-ийн нүрийг харах юмсан. He's asking me, now you believe in surprise, I think much more so than us. Та нар бол surprise-нд илүү их итгэдэг. Тэний дагуу явдаг. And we had a surprise. Такаичи-сан энэ сараа яа. And because of that surprise, we knocked out, the first 2 days, we probably knocked out 50% of what and much more than we anticipated doing. So if I go and tell everybody about it, there's no longer a surprise. Okay. Surprise with one байсан. I told him don't do that, and he won't do that. Тэгээд Donald Trump өөрт нь surprise ирсэн. Хэний surprise юм бэ гэх юм бол Benjamin Netanyahu юу исэн бэ гэх юм бол Ираныг бүр ингээд нэмээд бөмбөгдсөн. Юу бөмбөгдсөн бэ гэх юм бол South Pars-ийн газны ордыг бөмбөгдсөн. Дэлхийн номер 1 газны орд. Окей? Дэлхийн номер 1. Дэлхийн номер 2 ордоос 4 дахин их газтай. Окей? Иран, Катар хоёулаа тэрийг ингээд олборлдог. Тэгээд Donald Trump юу ч хэлсэн бэ гэх юм бол наадхаа бөмбөгдөхөө болоо. Тэгээд 5 дахь өдөр Donald Trump бас юу ч хэлсэн бэ гэх юм бол энэ ерөөхдөө дууссан. Окей? Би ерөөхдөө одоо болиё. Тэ? Би одоо бид нар ялцсан. Би болцсон. Тэгээд одоо миний хувьд бол энэ болоо. Тэгээд энэ Strait of Hormuz энэ маргааны хэнийг дуусгамаар байгаа юм бол Европчууд та нар өөрөө, Азийн та нар өөрөө тэ тэр ядаргааг ингэ цэгцэлнэ үсттэй одоо би ажиллаа хийцэн. Гэтэл ерөөхдөө тэгэж ярьж ирсэн. Тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол тэрнээс болж 5 дахь өдөр доллар жоохон буурсан. Нефт буурсан, тэ? Алт буурсан. Хувьцаанууд өсөд ирсэн. Яагаад вэ гэх юм бол хүмүүс юу гэж харсан бэ гэвэл Donald Trump одоо такот чинь
Donald Trump ерөөхдөө ухарч байна. Donald Trump ерөөхдөө одоо энэ дайныг зогсоож байгаа юм байна. Тийм учраас Strait of Hormuz-ийн маргаан ингэсгээд шийдэгдчих юм байна. Тэгэхээр энэ дэлхийн геополитик буцаага цэгцэрнэ, нефтний үн ханш буурна, газ, мац, эрчим хүч гих мэтчлэн асуудлууд ерөөхдөө удахгүй шийдвэрлэгдэх юм байна гэсэн дүгнэлт гараа. Тэгээ хөрөнгөний зах зээл тэрнээсээ олж урьдчилаад хөдлөөд эхэлсэн. Хагасаа өдөр бөмбөгдсөн. Тэгээ өчтөр нэмээд юу болсон бэ гэх юм бол бүр гайхамшигтай юм. За энэ бол South Pars-ийн орд гэсэн үг байхгүй. Энэ нэлээд олон газ, мац, нефтний ордууд байгаа. Тэгээ өчтөр юу болсон бэ гэх юм бол Израиль Ираныг бөмбөгдсөн. Одоо энэ зураг байна. Хаана бэ гэх юм бол цахилгаан станцуудыг бөмбөгдөд эхэлж байна. Иранчууд бас хариу барьж байгаа. Тэгээ Иранчууд өөрөө юу бөмбөгдсөн бэ гэх юм бол нэг маш сонирхолтой жижигхэн хотыг бөмбөгдсөн. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаастай тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Тэгээ Иранчууд өөрөө юу бөмбөгдсөн бэ гэх юм бол нэг маш сонирхолтой жижигхэн хотыг бөмбөгдсөн. Тэр ямар хот юм бэ гэх юм бол Dimona хот. Dimona хот юугаар алдартай юм бэ гэх юм бол нэгдүгээрт тийм атомын цахилгаан станцтай. Тэгээд хүмүүс юу ярьдаг юм бэ гэх юм бол тэнд тэр жижигхэн хотод Израильчууд юу хадгалдаг, юу нөөцлөдөг, юу хамгаалдаг юм бэ гэх юм бол өөрийнхөө цөмийн зэвсгээ тэнд хадгалдаг. Тэр хотыг Иранчууд одоо бөмбөгдөд эхэлж байна. За тэгээд еврей хүмүүсийг та мэдж байгаа юм бол еврейчууд юу гэдэг юм бэ гэх юм бол хариу барьдаг. Тэгээд Fox News ярьсан бэ хэдүүлээ сонсцгоо. And John, I got to tell you that an Iranian missile made it through the Israeli air defenses and came down in the southern Israeli town of Dimona, and people are injured. Now, Dimona is in the southern desert there, sort of near the tip of the Dead Sea and very near the Natanz Nuclear Research Center. No word that anything nuclear was hit. But тэр Natanz-ийн цөмийн реакторын судалгаа хийдэг бас цөмийн зэвсэг тэнд нууцаар байгаа гэж хүмүүс ярьдаг. Тэнд байшдаг гинэ. Тэгээд тэр атомын цахилгаан станц гих мэт шим гимтэйгүү гэхдээ тэр Dimona хотыг бөмбөгж гинэ гэдэг чинь Израильчуудад нэг сигнал өгж байгаа гэсэн үг те. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Ираны стратеги төлөвлөгөө гих мэт шин ерөнхийдөө нэлийн уян хатан байх шиг байна. Саруул эрүүл ухаантай байх шиг байна. Яагаад вэ гэх юм бол эхлээд Tel Aviv те Jerusalem-ыг бөмбөгжсэн томоохон хотууд нийслэлүүдийг тэгээд тэндээ Израильчууд агаарын хамгаалтын системээ төвлөрсөн. Тэгээд хаанаас агаарын системүүдөө татсан юм бэ гэх юм бол жижиг тосгонуудаас татсан. Одоо Иран тэр агаарын хамгаалтын систем төвлөрсөн газрыг бөмбөгдөхөө болоод юу бөмбөгдөж байгаа юм бэ гэх юм бол энэ хоосон хамгаалтгүй тосгонуудыг бөмбөгдөж байна. We do have word that a lot of people are injured, as many as 40 injuries. That includes a 10 or 12-year-old boy who has shrapnel injuries and is in severe condition. Most of the injuries are light. They do count people who get injured running to the shelter. За тэгээд Америкчууд, Израильчууд Ираны цөмийн судалгааны дэд бүтэрчтэй ерөнхийдөө бөмбөгдөд дуусгасан. За тэгэхээр Donald Trump бас юу ярьсан бэ гэх юм бол 48 цагийн дотор Иранчууд та нар ингээд наадах болохгүй юм бол Strait of Hormuz нээхгүй юм бол бид нэр та нарыг чулуун зэвсгийн уйлуу буцаагаад бөмбөгдөө таадаг дуусгана. Иранчууд нэг сонсох байх шүү дээ. نظام إسرائيل الآن تنشر وتعترف أنه طهران قامت بإطلاق وابل من الصواريخ الانشطارية والمحرمة دوليا. Тэгээд ингээд сонирхолтой юм бэ гэх юм бол YouTube, Twitter янз бүрийн хэвлэл мэдээл уламжлалт сувгуудаар гараад үзсэн зүйл пропаганда гараад дүүрсэн байна. Тийм учраас контент хийхэд айгүй хэцүү яагаад вэ гэх юм бол пропагандагийн тухай би ярих магадлал маш өндөртэй. Тэгээд ганцхан арга юу байна гэх юм бол хоёр талын пропаганда хоёулын үзүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд та дундаа өөрөө ингээд шийдвэр гаргах би бас яг адилхан тийм одоо арга барил барьж байгаа. Гэхдээ юу ойлгомжтой юм бэ гэх юм бол номер 1 пропаганда юу байсан бэ гэвэл Израиль, Америкчууд Ираныг бөмбөгдөөд Путин үйлдвэрлэлийн системийг үйлдвэрүүдийг будаа болгосон юм байна. Номер 1. Номер 2 юу ярьсан бэ гэх юм бол Иран баг Путин явуулах чадваргүй болсон.
Тэ? Иран одоо шалтан болцсон. Удахгүй буугаад өгнө. Үнэн үү? Худлаа юм байна. 7 хоногийн өмнө тиймэрхүү юм ярьж исэн, юу ярьж исэн бэ гэх юм бол за 10 хоног энэ ийм ирчээрээ үргэлжлэх юм бол тэ Иран бол дахиж пуужин явуулахгүй. Өдөрт магадгүй дэш өсрээд нэг юм уу хоёрхан пуужин явуулна гэх мэт ш. Тиймэрхүү юм ярьж исэн. Худлаа олж таарлаа. Тэгээд Иранчуудыг ингээд бодоод үзэх юм бол тэ энэ урт хугацааны маргаан болох юм байна. Тэ бидний ингээ харгас бөмбөгдөх юм байна. Тэгээд манай үйлдвэрүүд тэр будаа болох юм байна, алга болох юм байна. Тийм учраас та тийм юм мэдж байгаа юм бол хамаг пуужингаа тий нэг 2-7 хоногийн дотор ингээд дуусгах юм уу? Яг гэх юм бол Дональд Трамп Израильчүүдийг тийм юм хийж штэ. Тэдний үүсэж байгаа юм бэ гэх юм бол хурдхан шиг инээ дуусгая. Тий нэг хүчтэй ингээд нүдэд авчаад тэгээд би болио гэсэн үгийг иранчуудаас сонсмоор байгаа. Гэхдээ иранчууд тийм үгийг гаргахгүй. Харин сонирхолтой яагаад Дональд Трамп ийм юм хийж байгаа юм бэ? Тэ? Яагаад ийм худалч юм бэ? Яагаад ингэ урвж байгаа юм бэ? Яагаад Дональд Трамп тэ өөрийнхөө сонгогч нараа ингэж одоо хөлөгч байгаа юм бэ? Тэр магадгүй энэ хүнээс болж магадгүй тэ энэ хин бэ гэх юм бол амар том казино эзэмшдэг хүн одоо нас орцсон эхнэр нь одоо байгаа. Дональд Трампын сонгуулийн үед бараг 200 сая доллараар ингээд тусалсан. Тэгээ юу ярьж байгаа хэдүүлээ сонсцоо. I think it's the worst negotiating ploy tactic anybody could imagine. Right, so you would support negotiations with Iran currently so long as they first seized all enrichment of uranium? No. За, та бол энэ Америк Ирантай ингээд ярих, өргөжлүүлээд ярих, тэ хилцэл хийх гэж хичээх дэмжиж байгаа юм уу, тэ? Гэсэн чинь үгүй. What do you mean support negotiation? What are we going to negotiate about? Юу ярих юм? Ярих юм байгаа юм уу? I would say is, listen, you see that desert out there? I want to show you something. So you pick up your cell phone, even at traveling rates. You pick up your cell phone, and what are they called? Roaming charges. Roaming charges. Тэ яг еврей хүн шиг ярьчих тэ. За ингээд би юу хийхөөсөн бэ гэх юм бол уцаа авнаа. Тэгээд сателлит юм уу гадагшаа ярьсан ч тэр үнэтэй ахгүй юу. Гэхдээ энэ бол тэр бөмбөг хүн еврей хүн тийм учраас нөгөө нэгжийн өвтгөө ингээд ярихаас өөр аргагүй яагаад гэх юм бол еврей хүний цусан дотор угаасан юм байгаа. Тэгээ юу хэлсэн бэ гэх юм бол за та нар тэр говьо хардаа одоо Ираны говьёг ярьж юм л та. You pick up your cell phone and you call somewhere in Nebraska and you say, okay, let it go. So there's an atomic weapon goes over ballistic missiles in the middle of the desert that doesn't hurt a soul. Maybe a couple of rattlesnakes and scorpions or whatever. And then you say, see, the next one is in the middle of Tehran. За тэгээд ер нь Ираны говьт нэг цөмийн бөмбөг ингээ явуулчих гэж байна. Тэгээд хүмүүс надад хараарай. Тэгээд цөмийн бөмбөг дэлб үсэрснийхаа дараагийн бөмбөг Tehran шүү. Гэнэ. За иймэрхүү хүмүүс юм да. Окей. Тэгээд нефтний үн хаашинг өсөд байгаа учраас дэлхийн хөрөнгөний зах зээл унаад байгаа учраас одоо Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, Марко Рубио, Джерри Ванс янз бүрийн юм ярьж байгаа. Гэхдээ үйлчлэгийг ингээ хараад үзэхээр юу болсон бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног Америкчууд Оросын нефтний экспортын хоргийг байхгүй болгосон. Оросууд одоо чөлөөтэй дэлхийд даяар нефт газаа зарж байгаа. За, нэмээд Scott Bessent юу хийсэн юм бэ гэвэл Ираны нефтийг олон улсын зах зээл дээр одоо усан онгоц дотор ингээ явж байгаа тээвэрлэгдэж байгаа. Тэр нефтийг чөлөөтэй зарах зөвшөөрлийн бас өгсөн байгаа. Одоо гэх юм бол Ирантай холбоотой усан онгоцууд ойролцоо одоо 140 сая баррел одоо пошк нефт тээвэрлж байгаа гэсэн үг. За, номер 1 дайсан Орос хоргоо байхгүй болгочлоо. Номер 2 дайсан Иран тодорхой хэмжээний хоргоо алга болгочлоо. Тэгээд би таатай дахиад нэг 2 видео үзүүлчих. Ямар видео юм бэ гэх юм бол Дональд Трампын өөрийнх нь видео баггүй юу? Тэгээд хэдүүлээ хамт дүгнэлтээ гаргачих. Oh, he's going to start a war because they said I had that personality to start a war. Тэгээд тэд нар юу гэж хэлсэн юм бэ гэх юм бол энэ гар дайн ихлүүлнэ. Яагаад вэ гэх юм бол энэ хүний зан ааш характер дайн ихлүүлдэг характер шүү. Remember that? Oh, we can't vote for him. He's going to start a war. No, I used my personality. Тэгээд энэ хүнийг ерөөсөө сонгож болохгүй. Яагаад гэх юм бол энэ хүний характер ингээ баттай дайн ихлүүлнэ. Үгүй. Би өөрийнхөө характераасаа болж энэ дайнуудыг зогсоосон гэж ярьчихсан. That we didn't have to have wars. I was the first president in decades who started no new wars.
Тэгээ би Америкийн баг анхны ерөнхийлөгч те шинэ дан эхлүүлээгүй ерөнхийлөгч шүү. No new wars, no new wars. No new wars. Шинэ дан We don't need the wars, foreign lands, countries you've never heard of, countries that don't even want us there. I was the first president in decades who started no new wars. I was the first president in decades who started no new wars. We will expel the warmongers. За. Our president will start a war with Iran because Манай ерөнхийлөгч бол Ирантай дан эхлүүлэх гээд байна. Яагаад вэ гэвэл he has absolutely no ability to negotiate. яг их мөл тэр дураг ерөөсө хилцэл хийж чадахгүй дипломат шүн биш ээ. We should have never been in Iraq. We have destabilized the Middle East. We more Бид нар хизээч Ирак руу орох хэрэггүй байсан. Тэгээ бид нар ингээд тэр Middle East, Арабын тэр орнуудыг ботоолгосон. and more are not wanting to be the policemen of the world. I will Бид нар ингээд дэлхийн цагтаа байх. Хүсэл алгаа. expel the warmongers from our national security state. We're going to end these endless wars, endless wars. They're drafting you to go and fight in some country that I've never heard. They said, he will start a war. I'm not going to start a war. I'm going to stop wars. We've spent $8 trillion in the Бид нар 8 их $8 тий. Тэр Арабын тэр хэсэг зарцуулсан. Middle East. And we're not fixing our roads Бид нар өөрхөө зам дэд бүтцээ засахгүй. in this country. How stupid. How Ямар stupid is тэнэг юм it? бэ бид. And we're not fixing our highways, our tunnels, our bridges, our hospitals Манай even, инлгүүд манай our сургуулиуд schools even. тий. It's crazy. Дампуурч гэхдээ бид нар дайн санхүүж болж байгаа. Яа, эвгүй тий. А тэгээ Pete Hegseth Батлан амалтын яам эсвэл дайны яамын сайд тий. That point on capabilities, Iran's an energy-rich country, could be, should be. Instead, like so many other places driven by a radical ideology, they've spent that money instead of investing in their people. Иран бол дүүрэн газ нефттэй эрчим хүчний орн. Тэр эрчим хүчээ экспортлоод тий. Тэр орлогоороо ерөөхдөө Иран юу гэсэн бэ гэвэл ард түмнөө дэмжих хэрэгтэй юм шүү. А гэхдээ тэр экспортын орлого тэр потенциалаа яаж ашиглаж байгаа юм бэ гэвэл терроризм хийж байгаа. Дэлхийд даяар дайн зарлаж байгаа. And that's why you had millions of Iranians protesting, because they felt like their quality of life didn't match what it could be or should be. And what was the Iranian state? There's a reason we call Iran the #1 state sponsor of terrorism, because they took the money they make and they invest it in tunnels. And Тэгээд тэдний юу хийсэн бэ гэх юм бол олсон орлогоороо зарчмын хувьд зэвсэг үйлдвэрлэсэн дайн хийсэн. Өөр бас дэлхийн номер 1 нефт газ олборлолтыг орно. Америкчууд дэлхийд даяар хамгийн их мөнгө зэвсгэлөө зарцуулдаг орно. Америк. За тэгээ Иранчууд бас юу хийсэн бэ гэх юм бол сонирхолтой энэ нийтгийг далаад байгаа Диего Гарсия баазлуу бас нэг фуучин явуулсан. За Иран энэ байна. Диего Гарсия бааз энэ байна. За тэгээ Иран энэ байна. Европ энэ байна. Иранчууд хүсэх юм бол ер нь Монголыг ч гэсэн бөмбөгдөж болох юм байна. Бээжинг ч гэсэн Казахстан, Москва, Берлин, бүр Лондон хүртэл ер нь бол пуужинтай юм байна. Окей. Нэг одоо хинч мэдээгүй. Гэхдээ Иранчууд тийм пуужинтай юм байна. За тэгээ Ираны засгийн газрын холбоотой нэг хүн юу гэж хэлсэн бэ гэх юм бол өнөөдрөөс ахуулаад би юу зарлж байгаа юм бэ гэвэл тий Израилийн агаарын хамгаалалтын систем тий Израиль улсыг хамгаалж чадахгүй. Америкчуудын систем бас яг адилхан. Tonight the skies over south of the occupied territories will remain illuminated for hours. Тэгээ бид нэг ингээд шүнжэнгөө тий Израилийг бөмбөгднө. Энэ бол 3 сарын 22 өчтөр. Тэгээд нэг л зураг тохиромжтой юм шиг санагдчихэв. Энэ зураг тий. За тэгээд Америкгүй тий НАТО бол цаасан бар тоглоом гэсэн үг. Тий. За тэгээд НАТО-гийнхэн энэ дайн нэгтгэж хүсээгүй тий. Тэгээ манай цэргийн албахан одоо ялсан. Тэгээд бид нэр өрсөн хүрээд ирээч туслаач гэгээд аюул юм ерөөсөө байхгүй Strait of Hormuz-ыг ер нь хамгаалах ёстой, чөлөөлөх ёстой. А гэхдээ Европчууд НАТО-гийн гишүүдүүд бүгдээрээ өндөр нефтний үн ханшин дээр гоншихж байгаа. Тэ? Туслахад амар амархан ямар ч эрсдэл алга. Та нар бүгдээрээ хулчгаар бид нэр саннаа энийг мартахгүй. Одоо бүр нэг солиот юм болон тэр юу юм бэ гэвэл Donald Trump одоо Republican нам энэ 11 сард сонгуул дээр арчигт нь ялагдана. Тэгээд тэ огцруулах гэж үзнэ. Дараа нь Donald Trump-ын засгийн газар буусныхын дараа
Дональд Трамптай хамтарч одоо засаг барьж байгаа хүмүүсийн араас бас шүүх цагтаа явуулна. Окей. Энэ бол түүх зөндөө юм болж исэн. Ром тим болж исэн, Атен тим болж исэн, Грек тим болж исэн. Тэгээд нэг сонирхолтой юм юу болоод ирэх юм бэ гэх юм бол та нар одоо ерөнхийлөгч гэсэн үг эсвэл та нар нэг томоохон сайд байгаа гэсэн үг зөө. Тэгээд та хэдийн одоо ажиллах хугацаа тэ эрэхтэй хугацаа дуусаад ирэхээ та нар зоолттой шоронцсон. Та нар гэр бүл. Яг тэгвэл Дональд Трампыг өмнө дампууруулах гэж үзсэн, шоронд хийх гэж үзсэн, одоо дахиж үзнэ. Тэгвэл та нар юу хийх вэ? Зүгээр ингээ окей, миний хугацаа дууссан, дараагийн нам сонгогдсон, дараагийн ерөнхийлөгч гараад ирлээ. Би одоо тэтгэврт гарлаа. Бай гэх үү. Эсвэл Америк дотоодын улс төрийн тогтворгүй байдал үүсэх үү? Энэ бол ойлгомжтой. За. Тэгээ одоо хүмүүс юу ярьж байна гэх юм бол Америкчууд тий одоо энэ дайн 3-7 хоног болж байгаа. Тэгээ Америкчууд Дональд Трамп ямар төлөвөө гаргаж байгаа юм бэ гэх юм бол цэрэг явуулах. Одоогийн байдлаараа 50000 цэрэг явуулаад эхэлсэн байгаа. Энэгээр дамжуулаад юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол Ираны Karg Island-ыг булаагаад авах гэж байгаа. За тэгээ Karg Island хаана юм бэ гэх юм бол энэ доор. За энэ нэг жижигхэн юм. За энэ арлаар дамжуулаад Ираны нефтийн 90% экспортлогдож байгаа. За энэ зураг дээр та юу харж байгаа юм бэ гэх юм бол Иран хэр том юм бэ харж байна. Сонирхолтой юм бэ гэх юм бол Ираны дээгүүр ямар улсын зургийг тавьсан юм бэ гэх юм бол Вьетнам. Америкчууд Вьетнамтай алдсан. Вьетнам хамаагүй жижиг, хамаагүй хөгжил муутай, бараг зэвсэггүй. Тэгээд Америкчууд яасан юм бэ гэх юм бол Вьетнамд арчигдсан. За энэ ямар улсын бэ гэх юм бол дахиад Иран улс дээгүүр нь аль улсын зураг тавьсан байгаа юм бэ гэх юм бол Афганистаны зураг тавьсан байгаа. За Афганистаныг цэгцэлж чадсан уу, эзэлж чадсан уу? Үгүй. Афганистанаас бас хөгжсөн, арчигдсан. Тэ хэдийх $80 зарцуулаад будаа. Дараа энэ Ирак, тэ Иракийг дарж чадсан уу? Эзэлж чадсан уу? Цэгцэлж чадсан уу? Үгүй. Дахиад хэдийх $80 зарцуулсан Америкчуудад будаа болсон. Одоо Дональд Трамп Иран руу, Карг арал руу ямар нэгэн байдлаар цэрэг явуулах юм бол Америк улс будаа. За GG. Шууд GG биш. Ойролцоо 3 юм уу 4 жил болох байх. Тэгээд санхүүгийн байдал, олон улсын нэр хүнд гих мэдчлэн будаа болно. Тэгээ Иракаас юу орж ирэх юм? Баган террористууд орж ирнэ заяа. Тэ? Афганистанаас юу орж ирэх юм? Баган хүмүүс орж ирнэ. Туркменистанаас дамжуулаад юу орж ирэх юм? Оросуудын дэмжлэг орж ирнэ. Заяа. Хятадууд юу их юм? Оросууд юу их юм? Ираныг далд аргаар тултлан дэмжин штэ. Яг юм бол Оросуудад өөр арга байхгүй. Тэ? Оросууд Ираныг түншээр алдчих юм бол энэ Азербайджан, Армени гараа дамжуулаад тэ Америкчууд НАТО-гийнхэн юу их юм бэ гэх юм бол дахиад Оросыг орлоод эхэлнэ. Украиныг авчаад Украинад дамжуулаад тэмтэрэг юм хийж эхэлж байгаа. Дараа нь бол Азербайджан. За тэгээ Иран нэг Америкчууд НАТО авчих юм бол юу болох юм бэ гэх юм бол Туркменистан, Узбекистан гэх мэт чинь тэр орн руу орчоод тий Хятадыг орлоод эхэлнэ. За энэ хоёр тэрийг ингээд зөвшөөрөх юм уу? Үгүй. За тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол зөвхөн Германтай харьцуулаад энэ зургийг харж байгаа. За тэгээ Strait of Hormuz одоохон ингээд хаалттай байгаа. Тий мөд нэгдэхгүй. За яа. Тэгээ ойролцоо нэг 1-2 7 хоногийн дараа Монголын бензиний үртэг өснө. Тий банкад үргээд аваарай. Тэгээ одоо юу болох юм бэ гэх юм бол энэ Strait of Hormuz-ийн доогуур юу явдаг юм бэ гэх юм бол дахиад нэг юм далайн зам явж байгаа. Йемен улсаар дамждаг, Сомалиягаар дамждаг. Окей. Тэгээд та юу харж байгаа юм бэ гэх юм бол одоо энэгээр дамжуулаад нэлийн их тээвэр мэвэр гэх мэт чинь явж байгаа. За тэгээд тэр Йемен, Сомалия хэдэн хамтардаг юм бэ? Тэгээ энэ бүр амжилттай болоод ирэх юм бол энэ бас хаагдчихсан заяа. Тэгээ Суэц канал байхгүй болно. Европын худалдаа тэрчгээ зогсно. Тэгээд нэмээд хэлэхэд за манай school community дээр бидний үүсгэсэн хөрөнгө оруулалтын багц тий еврогийн шорт орсон байгаа. Европын засгийн газрын бондыг шортлсон байгаа. Германы засгийн газрын бондыг шортлсон байгаа. Энэ бүгдээр өснө. Дэлхийн тээвэр худалдаа гих мэтчлэн ерөөхдөө замбраагүй болоод ирэх юм бол юу үүсэх юм бэ гэх юм бол тий тавар үнэтэй болно. За, Strait of Hormuz ингээ хаалт дэвээрээ үлдэх юм бол буудаа, эрдэнэ шиш, хөдөө аж ахуйны бүтээгдэхүүний үн ханшин өснө. Манай BCI өснө. Манай call option ерөөхдөө өснө.
манай жижигхэн US opposites үснэ. Яг одоо алтны correction юу байна л да. Гэхдээ геополитик тоглоом ерөөхдөө өөрчлөгдөж байгаа. Тийм учраас 5 дахь өдөр би өөрийнхөө багцаараад жоохон сандарч исэн. Тэ энэ дайн дуусчих юм бол гинти шок орж ирээд хальт нэг жижигхэн correction орж ирэх баг. Өнөөдөр өчигдөр геополитикийн хувьд юу болж байгаа юм бэ гэх юм бол манай багц бол асуудал байхгүй хаа. За тэгээ энэс хин ялж байгаа юм бэ гэх юм бол Путин ялж байна тий. Оросоос Аз руу нефтний борлуулалт тий. За тэгээд нэг аимшигтай мэдээлэл Пакистан улсын хүмүүс юу ярьж байна гэх юм бол Америкчууд Пакистан руу дайрах юм бол бид нэр энэтхийг цөмийн зэвсгээр бомбогдно. За дэлхийн 3 дугаар дайн эхэлсэн үү? Эхлэв үү? Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.